Сайн бацхан үзэгчтэй та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Ингээд нэгэн сайхан шинэ өглөө та бүхэндээ нэгэн шинэ цувралаа эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд Tesco корпорацийн аг компани эрүүл зөв хоолтын цуврал бүтээгдэхүүн болох Slava нэрийн брендинг Slava нэрийн хоолны нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд манай өнөөдрийн зочноор нэгэн хүм хүрэлцэн ирсэн байгаа. Нэгэн залуу жүжигчин хүрэлцэн ирсэн байгаа. Тэр хинбэ гэвэл надаас илүү манай тоогооч хэлж өгвөл яах вэ? Бас ондоогоор тий. За энэ хүмүүс л сампл нэрээр нэг сайн таних. Манай авчи хөхт дээр тоглодог Mass Production жүжигчин. Сампл ах маань ирсэн байна. За ингээд сампл ахтаа. Уг нь бол ган зэрэг л да цэцгийн ган зэрэг гэдэг ийм сайхан залуу уран бүтээлж байгаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Телевиз үзэж байгаа нийт үзэгчдээ бас энэ өглөөний сайхан мэндийг хүргье. За тэгэхээр мэдээж манайх ойлгомжтой тийм ээ ямар нэвтрүүлэг вэ гэхээр эрүүл зөв хоолтыг дэмжсэн Slava нэрийн ийм хоолны нэвтрүүлэг байгаа. Танд одоо жишээлбэл өөртөө нь Slava брендийн энэхүү бүтээгдэхүүнүүдээс хоол хийж өгнө. Манай тоогооч Wine and Dine рестораны тоогооч Эрдэмэ гэдэг ийм сайхан эрдэмтэй дөлгөөхөн залуу байгаа. За ингэхээр манай ганцоод одоо чи сампл ахта ямар хоол хийж өгөх гэж байна вэ? Өхрийн махан стейк, өхрийн гол махан. Тэгээд энийг юу нэгээд жингээ барьж мэрдэг хүмүүс идэхэд бол маш тохиромжтой бол. Өхрийн гол махан стейк үү? Хажир нь юу юм бэ? Хажирнд нь горох, мандо, гурвалжин мудаа. Тийм, тэгээд помидор буцаа. Опс. Энэ шүүс нүсрэх юм шиг жоохон ишээ хийж яаж юм. Эсвэл хойд барай салгаа. Өө ийм ухаа байх юм тий. Гурвалжин мудаа. Би гурвалжин мудааг бас иддэг шүү. Ер нь бол иддэг байсан сүүлийн үед иддэг болоод байгаас хүний биед их сайн гэсэн. Хаанаас энэ мэдээллийг авсан юм болоо? Ер нь бол одоо тэгээ танай нэвтрүүлэгч чинь бас 2-3 удаа гарчлаа тийм ээ. Тэгээд бас энэ Slava гэдэг бүтээгдэхүүн чинь бас их рекламадад их удагдж байна. Хүмүүс их мэдэж байна. Тэгээд ер нь угаасаа хүмүүс иддэг юм байл л дээ. Би өөрөө болохоор нэг янз бүрийн тийм нарийн ширээ ногоо, нарийн ширээ будаан дургу, цагаан будаа, шар будаа л иддэг байсан. Тэгээд сүүлдээ юм гурвалжин будаа, хөц будаа эдрэг бол эрүүл мэндэд анхаарад хэд тархалтаасаа айгаад урд нь бол тархахыг хүсдэг байсан аа яасан хүсдэг байсан шүү дээ. Сайхан тархалгын одоо сүүл үед тэгээд бас хүн болго яасан тархах юм бэ болооч гэдэг нь одоо тэгээд хоолны шингэн сайн болоод ингээд үдээ те. Тэгээд идж байгаа гэх одоо би гизээ татсан байгаа юм чи. Ерөнхийдөө одоо урд нь бол тархахыг хүсдэг байсан бол бас одоо сэргээрээ жингээ барих талдаа бас турахыг хүсэж одоо гурвалжин будаа хэрэгж байна. Ерөнхийдөө гурвалжин будаа маань хүс будаа гэдэг бүгдээр холестерин агуулгадаагүй зүрх судасны өвчнөд маш сайн сахарын шижинтэй хүмүүсийн хэрэгэлдэг сахарын шижингээс урьдчилан сэргийлдэг ийм зүрх судасны өвчнөд бас маш сайн ийм бүтээгдэхүүн байгаа л да. Тэгээ ер нь Slava-гийн энэ бүтээгдэхүүнийг харж ирсэн үү? За эртний хүнээс одоо ямар хоол хийдэг биш хэрэгжилж ирсэн үү гэж асуугаад яг ба сая бол одоо хэлчихэж байгаа юм чинь нэгэнд сүүлийн үед хэрэгжилж эхэлж байгаа. Гэхдээ Slava гэдэг бол ер нь мэддэг болсон шүү дээ. Мэддэг болсон гүц будаа энд одоо олон төрлийн юм байх шиг байна тий. Тий энд одоо лавшааны гом биш тий. Тий лавша гэдэг лавша брендийн гом гэж би мэдэн шүү дээ. Тийм үү. Хоолнд хэрэгжилж ийсэн. Гэхдээ Slava гэх байсан юм байна тийм ээ. Тий. Эв аг компани оруулж ирдэг лавша брендийн. Тий. Хурдан болдог. Би өөрөө цовын их дуртай. Гэхдээ би нэг цовын хийж үзээгүй. Шүлэнд бол болж л юм. Лавшаанд зориулсан юм шиг байна. Би бас нэг үзег байхад. Гэхдээ магадгүй бараг бас болж магадгүй гэж бодож байна. Яг тэгэхээр энд нэг янз бүрийн химийн байц агуулгадаагүй. Цардуул агуулгадаагүй. Цаанаас төмрийн цайрын бэлтгэлтэй. Тэгээд тийм учраас маш хурдан болдог, хугардаггүй. Химийн байц ороогүй гэдгээр маш дагуу талтай ийм бүтээгдэхүүн байгаа л да. За. Үй тэнд юу болоод байна? Яраарай миний тоогооч. Ингээд өнөөдөр стейк шарж байна. Хүмүүс л стейкийг ер нь гэрийн нөхцөлдөө ер нь хийж бол мэддэггүй. Хайрлан тавган дээр гэрэл дээр шардаг ресторан гэж боддог. Гэртээ бол ингээд хийчихнэ. За ерөнхийдөө ингэж ах шиг байна. Манай тоогоо жоохон яриа муталаа тэнд дараахан хамгийн гол нь. Тий. Тосоо хийгээд эхлээд жоохон шарж байгаа. Биш эхлээд юу яасан штэ. Гүнж энэ гүнжтийн үр хийгээд самар хийгээд тэгээ гүнжтийн тос хийгээд тэгээд тэгээд махан сая ингээд давтчихсан шүү дээ. Тэгээд давтаад ширхгийнх нь хөндлөнгөөр давтна. Босоогоор нь дээрээс нь давтаад тосонд шарж агаад гадуур нь мөнгөн цаасаар полидод. Тэгээ ингээд битүүтэй ч тэр хурдан болно. Эхлээд маха мөнгөн цаасанд тавихаас өмнө шарсан юм уу? Шууд мөнгөн цаасан. Шарсан би харсан юм аа. Тэрүү шарж байгааг нь харсан. Тэгээ мөнгөн цаасаа тавиад дээрээс нь тавих юм байна.
Тийм үү? Ингээд сайн заавалж асуухгүй бол ингээд болохгүй. Манай үзэгчид бас харж байгаа учраас. Самар шараад байна уу те? Миний чинь зүгээр нэг хаяал нэг пими ухаарал иддэг байхгүй. Самар шарж байгааг хараад гайхал байна л да. Бүрэн буцаага авчин тосонд нь автыг оруулах. Ерөнхийдөө үзэн бас шарчтай юм биш манай тоогооч. Жимс мимс шараад. Тийм үү. Дээр нь алин шаарсан чи хүмүүс чинь гайхаад. Киви дээр шараад хүмүүс гайхаад. Тийм үү. Жимсээ чи ингээд түүхийгээр зүгээр шууд хэрэглээ тий. Самнаг жишээлбэл одоо ингээд шардаг гэж бодоод. Харин түлэгдэл нь шараадсан байхгүй. Тэгэхээр би гайхаад амтыг авдж байгаа юм те. Би яасууд самрын тос хэр иддэг вэ гэдэг. Тэгээ ерөнхийдөө одоо ингэсгийгээд эргүүлээд энэ үзэгчтэй ингээд харуулбал тосондоо ингээд идэ арааны тос хийгээд самраа хийгээд гүнжтийн үрээ хийгээд шараад самраа ерөнхийдөө бараг түлэх шахуу болж байна тийм байна. Тэгж амтыг тосондоо шингээж байгаа юм байна шүү дээ те. Тэгээ буцаагаад авчих юм байна. Биш таавал төлөхийн амт орчин л тоо. Хамаагүй шүү дээ болохгүй. Тэр махандаа янз бүрийн амтлагч хийгээгүй битүүгээр нь шарж байгаа. Давс хар перц. Хийцэн үү? Тэрийгэ давтаж явахдаа хийдэг үү яг? Давцныхын дараа давс хар перцээр амтлаа шарна. Ерөнхийдөө тэгээд маш хурдан болдог юм хоолууд маа сонгож хийдэг л дээ. Тэгээд бас манай эрүүл зөв хоолтын нэвтрүүлэг учраас манай хоолнд янз бүрийн элдв янзын амтлагч ордоггүй. Ерөөсөө л үндсэн давс перц. Шаардлагатай нөхцөл одоо өөр хоол хийлээхэд тэр тухайн онцлогтой амтлагчийг хийдэг. За. Үе будаага шараад унлаа. Тэглээ те. Одоо нэг самрын тосондоо гүнжтийн өрөн дотроо будаага игээд ячлаа те. Зүт. За ингээд шарчих. За энэ хооронд нь бяцлаг хийнэ. Пармезан бяцлаг. Ер нь бол манай нэвтрүүлгүүдээр пармезан бяцлаг айгүй хэрэглэгддэг. Тийм. Славагийн бүтээгдэхүүнд ер нь их гоё зөгтөг. Таарад байгаа. Тэгэл их өргөн ирэхлээд. Тийм үзэгчтэй славагийн бүтээгдэхүүнүүд манай пармезан бяцлаг маань маш сайн таардаг гэж байна. Нэг түрүүн үржижсэн те. Гоё яригч байна. За сүүлийн үеийн уран бүтээл юу вэ? Энэ зуныг яаж явах өнгөрөөвөө? Одоо манай маскурдаг шиг хизээ тоглох юм бэ? Одоо чамаас мэдээлэл авъя. Би одоо энэ дотроос ерөөсө гарахаа байсан шүү дээ. Харин тийм байна. Чамаг олох юм бол энэ вайн дайн хавьсл болох юм байна шүү дээ. Ерөнтэй. Тэгээд юу уран бүтээл гэх юм бол юу яалаа л да. Сая TV5-ийн нэг сериалд нэг богино хэмжээний кино тоглолоо. Тэгээд одоо нэр хавьд уулзалтаагүй юм байна. Одоо манайх 7 сарын 6-наас соёлын төвөргөнд шилдэг хөлбөрөөр тоглох гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд хоёронд биш та бас цугларах юм байгаа юм. Тэгээд та хөрөлцөн ирээрээ, ажил дээрээ ирээрээ заа юу. За 7 сарын 6-нд соёлын төвөргөнд манай Mass Production шилдэг уран бүтээлд тоглож байгаа юм байна. 7 сарын хэлж 6-наас шүү дээ тоглоно. Тийм 6-наас тоглоно. Тийм 6-наас тоглоно тийм. Яг хэднийг дуустал тоглохын сайн мэдэхгүй байна. Ямар ч өдөр бүр байгаа. 7 сарын 6-наас өдөр бүр сайхан тоглоно. Тэгээ өнөөдөр одоо жишээлбэл хоёлаа одоо нэвтрүүлгээ дуусгаад ажилд очих юм байна шүү дээ. Өнөөдөр нь 7 сарын 2. Тий. Одоо 12 цагаас цуглана ажил дээр. Харин сайхан хоол ичээд очих юм байна. Тэгэл нөгөө үедээ сайхан өнөртүүлээ тэгэл гайхуулна да. За. Ер нь шинэ уран бүтээлийн санаа оноо санал ирж гинэ одоогоор. Одоогоор шинэ уран бүтээлийн киноны санал ирсэн л дээ. Тэгэхээр хамгийн гол нь бас манай ажил бас юу эхлэх гэж байгаа болохоор бас нөгөө бусад хүмүүс бас алчих юм болоо гэж бодоод яах вэ? Тэгээ нэг TV5-ийн нэг сериалын нэг богино дүр гинэ. Богино дүр гэж ямар байдгийг. Жижиг тийм туслах дүрийг тоглоо байж байгаа. Тийм одоогоор тийм байна. За наа чи юу вэ? За юу ич? Одоо вандууга помидор буцаагаар амтлана. Энэ бальзамик винегэргээ соус. Меркури энтрээр байгаа. Үзэгчтэй харуулъя тийм ээ. Энэ ерөөсөө гарын дорох материал меркури супермаркетуудаар бас байгаа. Тийм бальзамико гинэ. Бальзамико гэх винегэр цуултаа ер нь бол. Энэ дээрээ сахар юм. Сахар юм. Энэ хаад сонин олж ороод байна. Дандаа миний дортой юм надад байгаа байхгүй. Эсэн зэхрийг би бол их хэрэгэлдэж штэ бас цайнд их ахиухан хийж хэрэглэн баахунд бол өстой нилээ их хийж нөхрийн маханд бас дуртай. Ер нь хоол хийдэг те манай ганцаа ер нь бол гэдэг. Тоогооч өгдөмж одоо хийлгүй яах вэ? Гэхдээ яг ер нь бол янз бүрийн тийм амтлагч бас хэрэгэлдэг. Тэгээ бас яг энэ бас натаа бас гоё нийцэж байна л да. Гэхдээ би юм гоё нарийн чамын хоол хийхгүй. Тэгээ Монгол хоолуудаа бол хөөр хийчих штэ бас. Монгол хоолндоо бас лавшаа брэндийнхэн гоё мөнгө оруулчих. Тэгээ сайхан Монголын сайхан халиараа түүж байгаа сайхан дарчин тэгэл.
ерөнхийдөө муухан тоогоочоос илүү л тоогооч. Тэгэхээр ерөнхийдөө болж ил эрэгтэй хүнээс асуух гэхлээр ерөнхийдөө мэддэггүй байж магадгүй гэдэг талаас асуудаг. Ганцаатай ярихад бол надад бол маш тийм миний хувьд маш давуу юм байна. Одоо юу гэх юм бэ? Өөрөө хоол хийдэг, дээрээс нь тоогоочийн хүүхдээ тоогооч цаймааг бол зөндөл идчихсэн байх та тийм ээ. Борцтой цаймааг бол манайх идчихсэн мэт үгүй гэж нөгөө идчихсэн. За тэгвэл хараа ингэдэг штэ. Ерөнхийдөө банштай цай, будатай цайнд намайг жоохон байхад энэ хүч будаа маш их хэрэгэлдэг байсан л та. Дараагийн удаа тэгвэл захиалж болох уу? Болно. Танад очиж идэнгээ хүч будаатай цай ууя гэж. Хүч будаатай цай гэстэй хийж мэдэхгүй штэ. Цагаан будаатай бол. Гэхдээ яг жоохон холиод хийж бас болдго. Яг адилхан те тоогоочоо одоо хэлвэл адилхан уу? Хэрэглэх журам нь адилхан. Тийм. Наад помидорны чүнг айгу гоё харагдаад байгаа юм. Энэ одоо ингээд карамел үүсэж байгаа. Чихий. Бүрж байгаа. Тийм бүрж байгаа. Помидорнууд ингээд пис гэдэг дуудаад байгаа тийм. Энэ бол тэр хальс нь задарч байгаа. Помидор чин гадуур айгу нэвкэ хальстай. Тэгээ тэрийг задарч байгаа. Тэгээ одоо дээрээс нь дууц байгаа. Их нарийн хоолн дээр л зочлоо одоо. Тэгээ айгу сайхан хоолн дээр. Би наад өвсөж бас идэж чадна наач нэг папай дээр гардаг мөн биз дээ спинач те. Хүчтэй болно. Монголоор өгöd өгдөг лээ. Бууцаа гэдэг байгаа тий. Спинач ингээл идэл нөгөө булчаа ороод байдаг. Булчаа ороод байхаа нөгөө турыг гэсэн хүн байна. Үгүй хүчтэй болно шүү. За тэгтээ булчин өөх хоёр ондолдоо. Холестерин бууруулдаг будаага ичихлээр бас болно тийм ээ. Горох вандо дээр. Горох энэ бас манай лава брэнд. Вандо зардаг байхгүй юм. Тэгээд байдаг байхгүй. Манай хүмүүс хэрглэж мэддэг үү? Хоолнд хүнсэнд нэг хэргэлдэг үү. Тэгээд тийм учраас бас үзэгчдээ иймэрхүү хоол хийж болдсон байх шүү гэдэг бас үзүүлэхийн зорилготой байгаа л та. Гэдэг бол энэ мэднэ бас зарим нэг юм бас хэргэлдэг шүү дээ бид нар. Тийм дандаа нөгөө хойноос Орсын албаны улсаас орж түүхийдээ оруулж ирдэг. Маш чанартай хүний биеийн шингэц сайтай одоо янз бүрийн холестерин бууруулдаг, гөрүүлзэх хөдөлгөөн сайжруулан зүрх тархины судас нарийслын өвчнөөс сэргийлнэ гэд маш олон давуу талтай л да. Тус бүрдээ. Дээрээс нь нэмж хэлэхэд юу вэ гэхэлэр энэ Славагийн жишээлбэл одоо нэг хэвэг гэдэг жил яриад байгаа гэж жоохон ойлгохгүй байна. 10 гурал. Биш юм уу? Хүнсний хэвэг. Хүмүүс тэлэр хэвэг гэхлээр нэг мал иддэг. Тийм тэгэж ойлгодог байхгүй. Гүү наа чи хүнсэнд хэрэглэх зорилттой хүн идэхэд хүний биед маш тэжээдэг сайн чанартай. 10 гурал хөл юм байна шүү дээ ер нь бол тийм ээ. 10 гурал гэж ойлгоод байгаа. Би 10 гурал шиг зураад идсэн шүү дээ. Болж исэн шүү дээ. Шар тастай хуураад өрөмтэй ингээ холиод иддэн шүү дээ. Тэгээ ер нь уут бүтээгдэхүүн дотор нэмж хэлэхэд ганцаа хоол хийдэг учраас чи хэлэх чааш шүү заяа. Нэг юм уут бүтээгдэхүүн авлаа шүү дээ. Тэгвэл энэ дотор нэг жор байгаа. Жор бичээстэй байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэр жор нь одоо хүн өөрийнхөө хэрэглээний гомингаа ч юм уу будаага аваад дотроос нэг хоолны жор нэмэгжин гэсэн үг байхгүй юу. Тэгээд 10 ширхэг хэрвээ жор цуглуулж ондоо цуглуулад дахиад ондоо ууттай өөр будаанаас дахиад 10 жор цуглуулад нийт 20 жор болно да. 20 жороор цуглуулж чадах юм бол манай компани дээр очиод дуртай бэлгээ авна. Өөрөө тэ бүтээгдэхүүнээ аваад хоолоо идэн дээрээс нь жороо нэмэгдүүлэн дээрээс нь нэмээд бэлэг авна. Энэ ямар нэгэн суглаатай юм худалдаа биш. Зүгээр бэлэгтэй танд өөр чинь та өөрийнхөө хэрэглээний ямиг аваад дээрээс нь дахиад өөрийнхөө хэрэглээний галтгооны зүйлийг авна гэсэн үг байхгүй. Тэгээд эн чинь дээрээс нь бас 20 жор, 30 жор, 40 жор, 50 жор гэдэг хамгийн дээдлийн супер бэлэг маань 60 жор байгаа. 60 жорыг хэрвээ та цуглуулж чадаад очиод авах юм бол та бүхэл бүтэн галтгооны тавилга авах. Одоо бэлгэнд авах юм. Учиртай байгаа. Мундаг юм байна те. Тэгвэл аваад байх нь шүү дээ манай үзэгч. Тэг аваад байх юм. Аваад жороо цагдаа. Хоолны жортойч болох юм байна те. Тэгээд тавилгатайч болох юм байна. Юунтай л болох юм байна. Хоолныхаа хүнстэйч болох. Хүнстэйч болох юм байна шүү дээ тийм ээ. Зүгээр идээд байхгүй байх нь шүү дээ. Тийм байна. За нэг иймэрхүү мэдээллийг танд өгсөн шинэ мэдээлэл байж чадваа. Чадлаа сайхан мэдээлэл. Бас гэр бүлдээ, ээждээ дамжуулаарай. Энэ бол тэгээ янз бүрийн хүмүүс татах гэсэн нэг тийм биш шүү. Энэ зүгээр л үзэгч одоо тий худалдаа авагч нарт бэлэгтэй юм худалдаа байгаа шүү. Тийм нэг бас мэдээ өгөрлөө шүү дээ мэдээлэл. Тэр нэг биднес нэг хүүхд тохтой нэг илгийг нэг шаардсан шүү дээ галт хийгээд нэг гялгар цаасан дорогод. Тэр чинь гялгар цаасан бас ховор байсан шүү дээ. Сонин оргож байгаа л ороод тэр шиг л харагдаад байх юм тий. Тийм ингэж ороож байгаа тэгэл галт хийчдэг байсан шүү дээ. Одоо чи юм хөөж байгаа хүнсний юм цаасан гараад ирсэн байна шүү дээ. За энд нэг сонин үйл явдал болоод шиг байна. Үгэрцгээр үзэгчтэй уг нь харуулсан бол их айтайхан байлаа л да. Ерөнхийдөө зүсээд завсраар нь нуглаад ингээ хийчих юм байна тийм үү? Тийм байна. Ингээ харуулвал тий уг нь. Чимэглэл маркет юм да. Яг хүн ингээ хоол аппетиттэй
харагдчихвэл маш гоё идэх те. Одоо хоол нь маш сайн шингэж өгдөг. Тэр үднээсээ бас тогооч нарын авьяас бас байдаг бах те. Ерөнхийдөө ганцаа маань хоол хийхдээ иймэрхүү тавгалт хийжсэн үү? Үгүй иймэрхүү тавгалт бол энэ ховор шүү дээ. Ховор ийна. Вандуу хэрэгэлдэг үү? Вандууг бол хэрэглэн шүү дээ. Тэгэл одоо сурцсан багаасаа салаад малаад нь хийгээл те. Тэгвэл манайд бас ийм чандаг ийм вандуу бэлэн ууттай славад байдаг л та. Тийм байна те. Бас мэддэггүй байсан байх гэж бодож байна. За одоо стейкээ гаргаад зүснэ. За. Тийм доторт нь жоохон медиум түүх яваа. Тэгээд тийм байдаг шүү дээ. Тийм, ер нь бол тийм байдаг. Тэгээд манай нэвтрүүлгийн цаг богино учраас зүсээд ерөөсөө хүмүүст идэхэд шалбар. Зүсээ дахиад шарчна. Ерөнхийдөө үзэгчтэй стейкний хувьд хэлээ доторт нь маш ерөнхийдөө баг зэргийн түүхий байх ёстой байдаг. Шүүрхий уучлаарай. Шүүрхий байх ёстой байдаг гэж би ойлгодог. Тэр нь болохоор янз янзлаа тухайн үеийн юунаас нь medium rare, well done гэдэг. Асуудаг шүү дээ тий. Асуун. Таяаж идэхгүй гэдэг. Монголчууд ер нь бол medium идэж чаддаг. Баг шүү дээ. Тэгээ гадаад бол тэгэхээр бүр medium rare гэдэг. Хоёулаар нь шараа. Цус нь гойцснаар. Харин тий илүү кафте над санагддаг. Илгийг л яаж иддэг бах нилээ шүрх иддэг бах те. Medium гараа магцэн түүх. Дахиад шараадаг аа. Тиймэрхүү тал бас байгаа. Тэгээ бас үзэгчдтэй хэлэхэд бас тэр талын мэдлэг хомос байгаа үзэгчдтэй бас давхар дамжуулаад өглөө тийм ээ. Одоо манай нэвтрүүлгийн цаг маань хомос учраас танд өөрт чинь зориулаад хэрчж яваад шарлаа. Надад шүрх байхт болно. Уг нь бол медиум байхад бол юу л та. Амт нь гоё. Тэгээд гол мах чих 10 болчдөг. Тэгээд инх юм бол гоё шүүстэй. Шүүстэй шүү. Байдаг. Харин уул нь шилсэндээ хах чинь хуваалцаарай. Энэ зүгээр идэх хавтыг төрсөндөө шилсэндээ хах уу эсвэл ямар шалтгаанаар юу болж байгаа? Амар гоё харагдаж байна л да. Их гоё харагдаж байна. Эдэж энэ өхрийн маханд байна одоо манай энэ вандуй, помидор, гурвалжин бодоо маш сайхан өнгө үзэмжээс гадна бас маш сайн таарах баха. Яг нөгөө үзэгчтэй ойлгоорой манай нөгөө ажлын цаг маань ойртоод байгаа учраас манай хан зэрэг нөгөө яарад ах шиг байна. Тэгтээ нэвтрүүлэг дуусчих явна шүү дээ. За нэг ийм сайхан хоолыг манай тоогооч маань манай эрдмээ маань бид бүхэн хийж өглөө. Ингэсгээр ч доошлуулах уу? Ингүүл манай үзэгчд харагдсан шүү дээ тийм ээ. За ингээд манай эрдмээгийн гарын бүтээл манай славагийн бүтээгдэхүүнээр байж л да. Яаж вэ? Юу шарсан гурвалжин бодоо илээ. Нэг юу самрын тосно. Тэгээ гүнжи үр. Гүнжтэй үр. Гүнжтэй үртэй самрын тоснд гурвалжин бодоогоо шараад амталсан байгаа тийм. Энэ бол помидор биш юм шиг байна те. чихэрлэг амттай байгаа. Шууд жимсийг амттай байна. Жимсийг. Аюу гоё байна. Одоо вандууга үзэх үү? Манай горох ч гэсэн ийм амт орчин помидортой. Доош уусаад уу? Тийм доош уусаад. Амар гоё. Тэр гоё юм. Үнэхээр гоё. Амар гэдэг үг ямар за баярлалаа. За вандууч аягүй гоё амттай болсон шүү дээ. Тэгэхээр энэ вандууг бас ингэж хэрглэж болох нэ. Болох юм байна. Гэтэ энэ вандуугийн заавал помидорыг ингэж энэ юунд чихэрлэг савсанд ингэж хийхгүйгээр вандуугаа ингэж яг тэр савсанд хийж болох уу? Болно янз янзаар хийж болно. Тэгээд өнөөдөр жоохон помидоро дээр нь тавиад жоохон чимэглэл маркаар ингээд. Би бас үзэгчтэй хэлэхэд байгаа байхгүй помидор заавал помидор гэхийн оронд энэ савсаар энэ вандуугаа ингээд болгочоод амтлаад ингээд хийгээд идэж болд юм байна гэдэг бас хэлэхэд байгаа байхгүй юу? Тэхийн тулд балзамик хийгээд сахар хийгээд вандуугаа хийгээд тэгээ болоо. За ерөнхийдөө манай славагийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч чадуу. Хоол нь хэр амттай байваа? Маш сайхан байлаа. Сайхан амттай хоол болсон байна. Тэгээд баярлалаа. Сайхан нэвтрүүлгэнд урьж оролцуулсан. Чамд маш их баярлалаа. Тэгээд бас үзэгч та бүхэн славагийн бүтээгдэхүүнийг бас хоол хүнсэндээ хэрэглэж байгаарай. Тэгээ бүгдээрээ эрүүл амьдарч эрүүл хүнсээ хэрэглэцгээе л гэж хэлээ та. За баярлалаа. Тэгэлгүй яхан мэдээж бид бүхэн эрүүл сайхан амьдрахын төлөө эрүүл хүнсийг хэрэглэх ёстой байгаа. Тэхийн тулд мэдээж манай Слава брендийг сонгосноор та эрүүл байх ёстой байх болно гэдгийг хэлмээр байна. За ингээд энэ удаагийн нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна үзэгчтэй. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.